Эрүүл мэндийн сургалт сурталчилгааг Fine Poly компани нь өрн дорны соёл иргэншлийн ололт амжилтыг нэгтгэсэн мэдээлэлээр тулгуурлан хятадын уламжилт хоол тэжээлийн хүнсийг шинжлэх ухааны дүгнэлтэнд суурлан хэрэглэсний үр дүнд эрүүл амьдарч урт удаан наслах бодит боломж бүг үндэслэн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахыг үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготойгоор явуулдаг. Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явуулснаар шинэ үеийн хүүхэд залуус ахмад настангууд болон эрүүл мэндийнхэн төлөө санаа тавьдаг хүн болгоно зөв зохистой хоолун сэргэлэн эрүүл амьдрах боловсролын талаарх ойлголтыг хятадын Guajin брэнд бүтээгдэхүүнээр гүүр болгон дамжуулан хүргэж айл өрхөвөрт эрүүл амьдрахын ач тусыг таниулан мэдрүүлж өвчин зовлонгүй урт удаан наслах үндэс суурийг бий болгон өгч байна. 12 оны 12 дугаар сарын сүүлээс эхлээд бол 4 сар гаруй энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэлээ. Тэгээ энэ дагуу хэрэглэхэд үнэхээр бие организмд бол их сайн нөлөөтэй бүтээгдэхүүнүүд байлаа гэж ингэж үздэг. Нэн тааламжтай нөхцөл нь бол Европын одоо эмтэй хамт уухад бол илүү их үр дүн өгдөг ийм юу байгаа. За миний өөрийн хувьд бол би бас тулай өвчтэй. Нөгөө талаар бол юу гэхээр ойрхон одоо шээс хүрдэг ийм нөхцөлд бол юу байна уу гэдгийг нэлээд сонгож уусан. Тэгээ энэ бүтээгдэхүүнээс бол хамгийн их юутай нь бол одоо энэ эмнүүд байна да. Энэ одоо хотоод хамгаалдаг одоо хотоод хамгаалах бүтээгдэхүүн гэж энэ өглөө одоо улам биеийн дээр уудаг. Энийний дараагаар бол одоо энэ нарсны одоо эссенц гэж одоо энэ эмийг одоо бүтээгдэхүүнийг уугаад тэгээ хоол цагаа идсэний дараагаар бас нэг 30-аас 40 минутын дараагаар энэ одоо хулсны эссенц гэдэг энэ бүтээгдэхүүнийг ууж. За ингээд бол энэ хамгийн одоо их тааламжтай нөхцөлд бол юу гэхлээр зэрэг ер нь эхний одоо 1-2 сард бол энэ бүтээгдэхүүн ямар байна уу гэдэг асуудал биеинд ихт таалагдаж тэгээ одоо амрах, алжаал тайлах, унтах гэдэгт бол маш сайн болсон. Тэгээ энэ бүтээгдэхүүнээ бол одоо тасралтгүй хэрэглэвэл ялангуяа одоо хавар намрын цагт бол энэ хоёр бүтээгдэхүүнийг бол илүү одоо хэрэглэж байх нь их үр дүнтэй байна гэж ингэж үзэж байна. Улсны навчны талаар алдарт ангаа ухааны тэмдэглэл судар бичиг тэмдэглэснээр чэйжэндэх цэрийг овхолж хий ханиалгаас сэргийлдэг гэж. Мөн хятадын эмийн далай судар тэмдэглэснээр улсны навчны гол үйлчилгээ халууныг бууруулж бүх үеэс хөс шээсийг өгөх тустай хоолон өвчнийг ангааж халууныг бууруулна хэмээн тэмдэглэсэн байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг бол бас одоо ялангуяа одоо тэр бөөр зүрх судас одоо төрөв булчирхааны чиглэлээр бол энэ хулсны эссенц бол одоо босод эмтгийг хавсарч явахад илүү сайн байна гэдгийг бол одоо өөрийн биеэр одоо үзлээ. Тийм учраас одоо ийм өвчин эмгэгтэй улсууд бол энэ компанитай харьцаад энэ бүтээгдэхүүнүүдийг уух юм бол илүү одоо урт удаан наслаж алжаал ядаргаач нь арилж өвчнөөс урьдчилан сэргийлж болох нэ гэж ингэж ойлгож явдаг одоо хэлье. Улсны эссенц нь судалгаагаар шээс бөөрийн замын 7 төрлийн бактерийн үржилд хяналт тавьдаг болох нь тогтоогдсон байна. Зүрх, тархи судасны үйл ажиллагааны ямар нэгэн өвчтөд цусндаа холестерин ихтэй мөн судасны хатууралтай хүмүүс хэрэглэхээс гадна цацар гэдэг туяа, химийн хордлого, этилийн хордлого зэргийг тайлдаг. Улсны эсэн цаалыг уугаад одоо харуултын дараа уухад бол маш үр дүнтэй, маш сайн надад одоо санагдсан. Тиймч байдлаар одоо байдлаа миний үйл бол маш сайн байгаа. Би энэ компанийн улсны навчны эссенц гэдэг бүтээгдэхүүнийг хамгийн анх авч уусан. Тэгээд өөрөө маш их архаг ангинтай хоолой молоо өвддөг, үе мөч идэр өвддөг байсан. Одоо бол надад өвдөх тийм зовир байдгүй. Тэгээд бас би ингээд ангинаасаа болоод зүрх судас бөөр ерөөсөө надад өвддөггүй өвчин байдгүйсэн.
Тэгээ би энэ бүтээгдэхүүнийг энэ ходоод хамгаалагчтай цуг авч явуулсан. Тэгээ одоо миний би 90 сар бол их сайхан болж байна. Би одоо энэ бүтээгдэхүүнийг угаад 2 сар л ууж байна. Амьсгалын замын өвчтөе хүмүүс архаг ангийн, хамар хоолон эдээд өрөвсөл, уушгины архаг бронхит, астм, сүрье зэрэг өвчнөд энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Цус шингэрүүлэн, зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Бус олон төрлийн юунд өвчнүүдийг бол одоо бас ангаах чадaltaй олон одоо 200 гаруй төрлийн амин дэм, витамин одоо агуулгдсанараа бас онцлогтой. Тийм учраас бол тарих зүрх судасны өсөлттэй буюу харуулсан улсууд бол харуултын дараа хэрэглэхэд бол маш үр дүнтэй, маш сайн энэ одоо нотлогдсон гэж одоо өөрөө үзэж байдаг. Тийм ч гэсэн одоо цааш нь үргэлжлүүлэн хэрэгжилж одоо өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах зорилгоор одоо сар бүр авч ууж байгаа. Энэ хусны навчны энэ стенс гэдэг нь бол зүрх судас, архаг ангийн, астм, цэсний нарийнсэл гэдэгтэй маш их сайн юм билээ. Над ер нь л их өвдөхгүй өвчин гэж байдгүйс. Одоо бол их сайхан 90 саруулыг хөнгөн шингэн сайхан нойр морьнд айгүй сайн юм болж байна. Улсны ногоон цайг Хятадын уламжилт ангаа ухааны эмчилгээний онолыг орчин үеийн шинэ хичээлийн судалгааны үр дүнтэй уялдуулан улсны навч, лянхуа, ногоон цай зэргийг ашиглан хамгийн сүүлийн үеийн технологиор боловсруулж хийсэн. Уг цай нь зөөлөн тансгамттай, үнэрээ удаан хугацаанд хадгалдаг. Дорн дэх ангаа ухааны онолд ногоон цайг дотор халууныг бууруулах үйлчилгээтэй гэж үздэг. Харин орчин үеийн шинэ хичээлийн судалгаагаар ногоон цай нь полифенол, олон төрлийн витамин, эрдэс болон кофеин зэрэг эрдэс бодис байгааг тогтоосон байна. Энэхүү ногоон цайг удаан хугацаанд хэрэглэснээр хөгшрөлтийг удаашруулж, хор тавдраас урдчилсан сэргийлэх, цусан дэх холестеринийг бууруулах, гоо сайхныг хадгалах зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Би 2012 оны 8 сард шинээр ажилд орох гээд нарийн мэргэжлийн инженерт зөв шинжилгээ хийлгэсэн. Тэгээд тэр шинжилгээ хийлгэж явах явцад миний илгэнд өөрчлөлт байна гэсэн мэдээлсэн. Тэгээд тэр өөрчлөлт нь болохоор 5-ыг харьцах 7-гийн хэмжээтэй тийм нэлийн том үүс хүр байсан. Тэгээд тэр шинжилгээнд ороод ажилдаа орчингууд би хөдөө томилтоор бас хэдэн сарын хугацаагаар явсан. Тэгэх явцад харин манай ээж араас энэ Pine Bolling гэдэг компани элэг хамгаалагч, тэгээд энэ хулсны цай ийм 2 бүтээгдэхүүн курсээр нь явуулсан. Тэгээд тэрийг би ажил дээр байх хугацаанд тогтмол цагийн дагуу ууж хэрглэж байсан. Тэгээд 3 сарын дараа ирээд үзүүлсэн эмнэлэгтээ дахиад шинжилгээ өгж үзүүлэхэд миний илгэнд өртөөсөө ямар ч үүс хүр байхгүй ор мөргөө алга болсон байсан. Нарсны эцгийн тоосны хан буюу элэг хамгаалагч. Нарсны эцгийн тоосны нумдаг феррарин зэрэг голлох түүхийдийг ашиглан үйлдвэрлэжээ. Уг бүтээгдэхүүн нь хүний үед зайлшгүй шаардлагатай амин хүчил, витамин, бичил эрдэс, ханаагүй тосны хүчил зэрэг олон төрлийн шинэ хичээлээр баялаг бөгөөд химийн гаралтай бодисоор хордсон элгийг хамгаалах үүрэгтэй. Элэг хамгаалагчийг хэрэглэх нь нэгдүгээрт архаг вирус гепатитыг идэвхжэлтэй, цус дутагдлаас үүссэн элгийн өөрчлөлттэй, элгийн хатууралтай, өөгчлөлттэй, хоёрдугаар нойр улжирхан архаг өрөвсөлтэй, гуравдугаар хавдраа сэргийлэхэд, дөрөвдүгээр чихрийн шижин өвчтөе хүмүүс мөн этилийн спиртийн хорыг тайлах, архины дуршлыг бууруулж, элгийн эсийг дижээхэд, мөн дотоод шүүрлийг зохицуулж, дархлаа сайжруулахад нэн тустай. Тэгээ энэ элэг хамгаалагч энэ хулсны цайны бүтээгдэхүүнийг болохоор ердөөсөө энгийн одоо өвчгөө зовлонгуу тийм хүмүүс сэргийлэх зорилгоор ч гэсэн ямар нэг өвчнөө сэргийлэх зорилгоор уужхад биеийн дархлаа ямар нэг юмд маш сайн үр дүнтэй. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг би одоо хавар намартаагаас нэг курсээр нь авч хэрэгэлдэг. Тэгээд Pine Bolling болон шинэ нэрэн группийн хамт олонд маш их баярлаж талархаж явдаг. Нарийн гидс нь хүний 2 дахь тарих бөгөөд
өвчин, хөгшрөлт нь нарийн гидсний эрүүл хэсгээс шалтгаалдаг. Хүний нарийн гидсэнд маш олон төрлийн бактери байдаг бөгөөд нийтдээ 100 тэрбум бактери байдаг. Энэ нь хүний биеийн нийт 9 тонноос 10 дахин их бөгөөд 400-аас 500 төрөл байдаг байна. Эдгээрээс хүний биед ашигтай хортой гэсэн 2 төрлийн бактери байдаг бөгөөд эдгээрийн хоорондын харьцаанаас хүний эрүүл мэнд ихээхэн шалтгаалдаг. Тиймээс гидсэн дэх хэвийн бичил орчныг сайтар хамгаалж байх хэрэгтэй. Энэ ходоод хамгаалагч бол айгүй сайн. Би энэ хоолоо шингээхгүй ингэж бүр ингэ дээш ингэ сөргөөтэй. Тэгээ хувийн эмнэлэгт энэ улсын эмнэлэг нэгдүгээр эмнэлэгт үзүүлж явах намайг сөргөөтэй нэгдүгээр зэргийн сөргөөтэй байна гэж тэгэд идвэсэн. Тэгэд одоо бол би энэ 2 сарын хугацаанд бол надад айгүй үр дүнгээ мэдэгдээд би энэ сөргөө их баг болоод тэгээ хоол молоо их айгүй сайн шингээгээд байгаа. Тэгээд би эдний энэ бүтээгдэхүүнийг үнэхээр сайн хүний эрүүл мэндэнд үнэхээр тустай л гэж хэлмээр юм да. Ходоод хамгаалагч бэлтгэл, өтгөн хатал, ходоод, нарийн бүдүүн шулуун гидсний шарх, өрөвсөл, суулгалт, төгжрэл, хүчин шүлтийн тэнцвэр алдагдсан, цөс өтгөн, нугларалтай, гидс хийгээр дүрдэг, нойр улчирхай, төрөө улчирхааны өрөвсөлтэй, мөн сахарын шишинтэй хүмүүс гэргэлнэ. Ходоод гидс элэгцсний үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрний батга, биеийн дээр гарсан тууралтууд арилж, хоол усруулах тогтолцооны эрхтнүүдийг хор тавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлж дархлааг сайжруулна. Ерөн өвчнийг бол одоо урьдчилан сэргийлэх замаар хэрэглүүл одоо бүр үр дүнтэй сайн байдгийг маань ясны сэргийлэлт одоо цус өдгөрөх хавгнах энэ зэргээс болоод урьдчилан сэргийлэхийн зорилгоор одоо удаан хугацаагаар авч хэрэгжилж ажиллах нь бол бас их зүйтэй юм аа л гэж бодож байна. Кальцтай сүүн Хятад улсын өмнөд нутгийн Нарс модны цэцгийн тоос, хуурай сүү, Хятад улсын аж үйлдвэрийн бохирдолгүй хөлөн бүрийн тав нутгийн үнэний сүү. Бичил кальцийн карбонат, кальциар баялаг, шингэд сайн, химийн шин чанар тогтвортой, амархан шимэгддэг зэрэг давуу талтай. Кальцтай сүүн нарсны цэцгийн тоос, сүү, кальц гэсэн 3 нэгдлээс бүтдэг. Араажо зурагтаар одоо энэ кальцтай сүүний судалгааг сонсоод энийг хөл их өвддөг, чүмгөөрөө янгиж өвддөг, өвдгөөр хатгаж өвддөг. Ойр зур явж чадахгүй байсан. Тэгээд энийг судалгаагаар энэ кальцтай сүүг уугаад эхний 7 хоног уугаад би таягтай явдаг байснаа таягаа орхиод тэгээд 2-3 курсыг уусан би энэс. Одоо бол таяггүй ажил хийгээд явж байна. Энэ их сайн сүү байдаг юм байна. Өглөө оройд уудаг. Өглөөд нэг аягийг ууж ирсэн. Тэгээд өөр нөгөө байхгүй өөр юм дам уудаг ганцхан энийг л ууж ирсэн. Нарсан цэцгийн тоос нь Хятад улсын өмнөд нутгийн Нарс модны цэцгийн тоос. Сүү нь Хятад улсын аж үйлдвэрийн бохирдолгүй хөлөн бүрийн тал нутгийн үнэний сүү. Бичил кальцийн карбонат. Энэ нь кальциар баялаг, шингэд сайн, химийн шин чанар тогтвортой, амархан шимэгдэх давуу талтай. Дээрх бүтээгдэхүүнүүд нь эдгээр зүйлүүдээс бүтдэг байна. Одоо би 8 сарын 20-оос эхэлж энийг уусан. Би одоо яг 2 сар л ууж байна. Энэ бүтээгдэхүүн. Тэгээ надад илтгэмж тэгж байгаа энэ 2 сарын дотор. Тэгээ ядархаа байсан, зүрх өвдөхөөс одоо ер нь миний биед байсан тийм өвчин, тийм шаналгаа, зовиурууд одоо юм байхгүй болсон. Кальцтай сүүний шингэд сайтай бөгөөд кальцийг түргэн хугацаанд нөхөн. Хуурай сүүн дэх уураг нь усан задарсны дараа бий болсон амин хүчил нь кальцтай нэгдэж, амин хүчил кальцийн нэгдлийг бий болгоно. Ходоод гидсний хамт наалдсан амин хүчил нь шууд шин гэдэг. Нарсны цэцгийн тоосны нутгийн бүх шин дижээл кальцтай хамт бийд шингэн. Үүний зэрэгцээ кальцийн хэмжээг дангаарна хэтрүүлэх болон бие организмд хор хүрэхээс сэргийлсэн болно. Түүнчлэн бие организмын хүчин шүлтийн харьцааг тэнцвэртэй байлгадаг. Сүүтэй кальц гэдэг бүтээгдэхүүн бол манай одооны энэ эмнэлгүүд гарч байгаа кальцаас арай илүү байгаа. Яагаад гэвэл тэр кальцуд бол ямар хэмжээнд байдаг вөхтөн зэрэг арьс юуны ясны сэргийлэлтэнд тааруулж өгдөг. Гэтэл энэ сүүтэй кальц бол өдөрт нэг удаа одоо уугаад явхад бол үнэхээр одоо үе мөч өвдөхгүй
биеийг одоо тайвшруулж их сайхан болгодог ийм зүйлээ. Тэгээ эхний нэг хоёрыг уухад бол энэ сайхан хөлс хараад энэ хайдайхан болоод тэгээ 7 хоног уугаад үгүй таяггүй яваад яаж болмоо юм санагдсан. Тайгаа орхиол тэгээд одоо таяггүй яваад байна. 7 сар, 8 сар, 9 сард уугаад байна. Одоо сар гаруй амарч байна. Ерөнхийдөө бол одоо энэ эмүүдийг цаг хугацаанд нь одоо яг өгсөн зааврын дагуу хэрэглэх нь бол одоо онцгой чухал юм аа л гэж бодож байна.